бид бүхэн амьдралдаа байгаа эдлэл хэрэглэл, хоол хүнс бүхий л зүйлээ мөнгөөр худалдаж авдаг гэж боддог тийм үү. Гэтэл яг үнэндээ бид бүхэн эдгээр бүхий л зүйлүүдийг энергиэр худалдаж авдаг байх нэ. Юу гэсэн үг вэ гэхээр та юунд энерги, цэнгээ өрнө яг түүний тань үр шим, үр дүн амьдралд орж ирдэг гэсэн үг. Дэлхий дээр байгаа амьтаа болон амьгүй бүх зүйл энергиэс бүтэж байгаа. Тийм ч учраас бид бүхэн энергийн хувьд бүгд нэг зүйл гэсэн үг. Тэрс хүмүүс ярьдаг штэ. Би шинэ бизнес эхлэмээр байна. Илүү өөр амьдрмаар байна. Даанч надад мөнгө алга гэж яриад байдаг. Үнэндээ бол танд мөнгө гэхээс илүү энерги, эрчим хүч хэрэгтэй гэсэн үг. Та тэр зүйлдээ өөрийн эерэг энергиудыг зарцуулж, хянаж, цэнэглэж чадах юм бол мөнгөтэй ч гэсэн, мөнгөгүй ч гэсэн боломжууд хаалгаа нэгээд таны хүсэж байгаа, зорж байгаа зүйлүүд тань биелэх, үр шим норж ирэх боломжтой байдаг. Энерги бол шилжиж, өөрчлөгддөг. Та сөрөг энергитэй байлаа гэж бодоход тэр бол төр зургийн л асуудал. Та тэр сөрөг энергийг эерэг энерги болгож өөрчлөх маш олон аргууд байдаг. Тийм ч учраас номтой бодлого сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө дамжуулаад хүний энергийг өөрчлөх, шинжлэх, өсгөх, илүү эерэг энерги рүү одоо төвлөрүүлэх арга гарцуудыг оруулдаг. За эдгээр аргуудын маань нэг нь бол залбирал буюу тарины арга байдаг. Та залбирал уншаад, тарин уншаад өөрийн сэтгэл, өөрийн энергийг цэвэрлэж илүү эерэг хандлагатай болгож чадсанараа амьдралдаа сайн сайхан зүйлүүдийг дуудах буюу яг л юунд энерги зарцуулна тэр энерги танд буцаад танд орж ирдэг гэсэн үг. Та өөрийгөө айдслаад, эргэн тойрны хайртай хүмүүсээ айдслаад, хамгаалаад, тэдгээр хүмүүсийнхаа төлөө залбираад, мөн ажлын амжилт, орлогын амжилтынхаа төлөө залбирж, бодож, энерги зарцуулна гэдэг нь тэр энерги танд буцаад танд эерэг нөлөөлөл, эерэг үйлдэл, эерэг үр дүн болж орж ирдэг гэсэн үг. Энэ хийж байгаа бүхий л зүйлдээ зөв энергийг зарцуулж, зөв сэтлэр хийж чадвал энэ бүхний үр шим бид бүхэнд өдөр бүхэн орж ирэх боломжтой. Сэтгэл зүйн болон махан биений өвчлөл, амьдралын саад дотгор айдас хүйц бүхий л зүйлүүд энергиэс шалтгаалж байгаа. Та хэр их зөв эерэг энергитэй байна, тэр хэмжээнд энерги тань хязгааргүй хүчийг танд гаргах боломжтой гэсэн үг. Энерги эерэг хүчтэй болгож чадвал бүхий л зүйлүүдийг өөрчлөх боломжтой. Шившлэг, залбирал, зан үйл гих мэтлэн зүйлүүд маань эерэг сэтлэр, эерэг сэтгэлээр, эерэг энергиэр хийж байгаа учраас амьдралд буцаагаад эерэг энергиудыг дуудаж өгдөг, эерэг боломжуудыг нээж өгдөг байх нэ. Тэгэхээр номтой болгоос гарч байгаа бүхий л аргууд маань бусдын энергийг эерэг болгох, мөн энэ гаргасан энергийнхаа үр шимийг амьдралдаа хүртэх зорилготойгоор зааж, зөвлөж, чиглүүлж явд юм аа. Амьдралдаа залбираад, тарин уншаад, эерэг үг, эерэг сэтгэлийн энергийг өөртөө оруулахыг хүсвэл мөн өөрийнхөө яг одоо байгаа айцтай, түгшүүртэй, мөн санаа зовлттой энергиудыг өөрчлөе, шинжилээ гэж бодож байгаа бол энэ аргыг бас хэрэглээд үзээрэй. Энерги өөрчилж чадахгүйгээсээ болоод өөрт байгаа хязгааргүй их асар их энергийн хүч чадлыг бид нар ашиглаж чадахгүй болчиход байгаамаа. За ингээд та нартаа амжилт хүсье.